За би нэг асуулт асууя. Бас л ерөнхийдөө зорилго нь юу Зүлхбар гишүүнтэй баргаж ойрцог. Сандгочир гишүүнээ энэ ажлын хэсгийг дандаад энэ хууль заасан нийт дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө аливаа этгээд гэдэг хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор хийсэн ажлын танилцуулга гэдэг чинь бие даагч орж ирвэл бие даагчийнхаа бизнес байдаг юм юу гэдэг энэ үйл ажиллагаагаар танилцуулах гэдэг шүү дээ. Тэгэхээр бид өрсөлдөөнийг бий болгоно. Цэвэр одоо сонгогчд сонгох боломж олцоог хангах нэг одоо өнцгөөс нэг одоо гараанаас эхлэх юм боломж олцоог нэгээд байгаа шүү дээ. Тэгэхээр аливаа этгээд гэдэг дээр бүх хүмүүс орчод байна тийм үү? Бүх хүмүүс орчод байна. Тэгэхээр одоо тэр өөрсдийнхөө үйл ажиллагааг танилцуулах энэ боломж олцоо чинь нээлттэй болчихно гэсэн үг тийм үү? Энэ дээр арай л жоохон юу авмаар байна. Тань юу тодорхой хариултуудыг өшөө жоохон тодруулж өгөөч. Гол лог нь одоо яг юун дээр байна? Хэн хариулах вэ? За сандагч гүшүүн. Харин тийм Зүлбөхөр гишүүн бас яг тантай адилхан санал хэлсэн. Аливаа этгээд гэж бид нөр өөрчилсөн. Аливаа этгээдэд сонгуулийн жил эхснээс хойш болоод нэр дэвшүүлэх ажиллагаа хүртэл хугацаанд одоо тэр бизнесийн уулзалтаа хийн үү тодорхой одоо орон нутгийн тодорхой одоо асуудал хүндсэн сэдвээр уулзалт ярилцлах энэ бол нээлттэй. Одоо ч хуулиараа одоо ч мөрдөж байгаа хуулиараа энэ бол нээлттэй байгаа. Хоригдсон зүйл байхгүй байгаа. Гагцгүй одоо үндсэн хуулийн цэц юу гэж үздсэн бэ гэхээр улсын их хурлын гишүүнд тайлан хэвлэж болно. Энэ нь одоо улсын их хурлын гишүүнд хамаарахгүй. Уулзалт хийх нь одоо бас улсын их хурлын гишүүнд хамаарахгүй гэдэг ийм заалтал байсан шүү дээ. Тэгэхээр улсын их хурлын гишүүн гэдэг хүнд аливаа давуу байдлыг бий болгоодсон гэж үзэж байгаа. Тэгэхээр нөгөө үндсэн хуулийн тэгш байх зарчим нөгөө албан тушаалаар нь ялгуурлахгүй байх зарчмууд хөндөгдөд байна гэж цэцгийн дүгнэлт үзсэн. Тийм учраас бид нар аливаа этгээд улсын их хурлын гишүүн гэж онцлохгүйгээр сонгуулийн жил эхэлснээс хойш за нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэх хүртэлх хугацаанд уулзалт, хурал, цуглаан хийх аливаа асуудлаар төр засгийн болоод одоо хийсэн ажлын тайлгаа ярих эрхийг нээгээд өгчөө. Эн чинь нөгөө талаасаа бас үүрэгтэй энэ тодорхой албан тушаалтнуудад орон нутгийн одоо удирдлагуудад засгийн газрын гишүүдэд их хурлын гишүүдэд бас одоо жирийн иргэдэд бизнес эрхлэгчдэд тодорхой асуудлаар тодорхой орон нутгийн иргэдэд уулзалт хийх эрх нь бол нээлттэй одоо ч нээлттэй байгаа. Бид нар цаашдаа ч энийг их хурлын гишүүдэд давуу байдлыг бий болгоод өгөх асуудлыг заавал ингэж их хурлын гишүүн гэхгүйгээр аливаа этгээд оруулаад өгчөө. Ингэвэл бид нар бүгдээрээ их хурлын гишүүн байна уу, засгийн газрын гишүүн байна уу, жирийн иргэн хэн байна? Тэр уулзалт хурал цуглаанаа орон нутагт баг хорон дээр очиод хийх эрхийг нээгээд өгье. Харин хэвлэл материал тараахын бол одоо бүх одоо этгээдэд энэ өөрөө 48-ийнхаа 1-1 дээр эд зүйл гэдэг дотор хэвлэл материал чи ороод байгаа юм. Өргөн утгаараа эд зүйл гэдэг дотор. Тэгэхээр энийг хаагаад өгчөө. Цахимаар бол нээлттэй гэсэн ийм л одоо хуулийн төслийг бид нар боловсруулсан. Тэгээ энэ дээр бас сонгуулийн орооны Батэрдэн дараа хамгийн дараа Батэрдэн дараа бас тодорхой Батэрдэн гишүүний асуултанд бас нэмж тайлбар хийгээд. За би тодруулаад асуух юм. Наад хугацааны чинь хүрээнд өөрөөр хэлбэл сонгуулийн одоо жил эхэллээ гэдгээс эхлээд аливаа этгээд бүгдээрээ оролцоно гэж байгаа бол сонгуулийн сурчлагын хугацаа чинь сунчж байгаатай адилхан болно. Сонгуулийн сурчлагын ажил чинь сонгож байгаатай адилхан болно. Бүгд оролцох байхгүй юу? Бүгд одоо үйл ажиллагаа юмаа танилцуулдаг. Гэтэл бид нар сонгуулийн сурчлагаа эхлэх хугацаа гэд тусдаа хугацаа байж байгаа шүү дээ. Эсвэл одоо улсын их хурлын гишүүн тодорхой яг сонгуулийн жил эхлэн гуудал юмаа тараахаа болчихилт. Тэр хүртэл үйл ажиллагаагаа танилцуулаад явна үз. Болно шүү дээ. Тэр тэрдэргүй цаанд сонгуулийн сурчлагаа хийх хугацаа чинь цаан чинь заалттай биш хуулиар. Тэндээ тэгвэл бүгдээрээ хийцгээл дээ. Нэг ийм юу байх энэ дээр тайлбар хэлж өгөөч. За сандагч гүшүүн. Сонгуулийн сурчлагын хугацаа нэг талаар одоо сонгож байгаа юм шиг харагдаж байгаа ч үгүй юм аа. Сонгуулийн сурчлага гэдэг бол тэр
хурал уулзалт цуглаан хийх эрхийг нээж байгаа боловч тэр уулзалт хурал хийж байгаа альва этгээд ямар нэг сонгуулийн сурчлагатай холбоотой өөрийгөө сурчлаа би дэвшгэж байгаа маа намайг дэмжээрэй гэдэг ийм одоо асуудал бол энэ одоо уулзалт хурал цуглаанд бол байж болохгүй. Энэ бол хориотой. Сонгуулийн сурчлагаа эхлснээс хойш уулзалт хурал хийж бол би бол энэ удаагийн сонгуул би дааж байгаа маа. Би энэ намаас дэвшиж байгаа маа гэдээ яриад явах нь нээлттэй. Гагцгүй 1 сарын 1-ээс сонгуулийн жил эхлснээс хойш нэр дэвшүүлэх ажиллагаа хүртэл хугацаанд хийж байгаа хурал уулзалт цуглаан бол тодорхой төр засгийн ажил болоод бизнесийн үйл ажиллагаа тодорхой асуудлуудаараа л ярих нь нээлттэй боловч тэрэн дээр би дэвшиж байгаа шүү намайг дэмжээрэй. Би одоо ингэх гэж байгаа шүү гэдэг ийм асуудал ярих нь бол хориотой шүү. Тэ ялгаа нь бол энэ. За энэ дээр одоо Батэрдэн дараа бас нэг тайлбар өгөө. Батэрдэн ажлын хэсэг 3 номер. За. Нэрээ хэлээ танилцуулъя. Сонгуулийн ерөнхий орон хамгаалалт газрын дарга Батэрдэн үндсэн хуулийн цэцэн дүгнэлтэнд тэгш боломжийг олохгүй байгаа нь өөрөө үндсэн хууль зөрчийнэ гэдэг гол агуулга байгаа. Яг үүнтэйгээ холбоотойгоор нэг дэлхийн бус улс оронд бол 3 төрлийн арга хэлбэр байна. За нэгдүгüрт бол бүгдийн нээлттэй орхиж байна. Иргэнч их хурлын гишүүнч ямар нэгэн хугацаа хязгаарлалтгүйгээр одоо тайлангаа тавьдаг юм боломж байна. Хоёрдугаар хувилбар бол тодорхой хугацаа зааж өгдөг байна. Гурав дахь хувилбар нь бол зөвхөн одоо гишүүд гэдэг нь эрх бүхий этгээд л тайлангаа танилцуулна. Гэтэл Монгол улсын хувьд бол эрх хязгаарлалтаа хамгийн тохиромжтой хувилбарыг бол сонгоогүй юм байна. Энийг бол хараач гэдэг ийм дүгнэлт байсан. Тэгээд энд бол их хурлын гишүүн энэ хуулийн заалтыг хэрвээ тэр чигт нь хүчингү болгох юм бол их хурлын гишүүд их хурлын тухай хуулиараа тайлангаа аль ч цаг хугацаанд одоо танилцуулах бүрийн эрх нь байгаа учраас тодорхой тэгш боломжийг олох үүднээс иргэдэд бас энэ боломжийг олгоё. Их хурлын гишүүн биш ч гэсэн бусад хүмүүс ч гэсэн зөвхөн хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа мөн адилхан уулзалт хэлбэрээр ингээд танилцуулаад явах энэ боломжийг нь адилхан болгож өгье. Ингэснээр бол үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтэнд илүү бас одоо төхөх хамгийн боломжит хувилбар энэ юм байна гэж ингэж бол үтсэн байгаа.